Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд хятад ард улсын шүүх өмнө нь эрдэм шинжилгээ хүрээлэнд ажиллаж байсан нэгэн хүнд цаазаар авах ялыг оноосон байна. За түүнийг бол тагнуулын хэрэгт буруутгаж байгаа юм байна. За бүгд найрамд хятад ард улсын нууцтай холбоотой мэдээллийг гадаадын тагнуулын байгууллагуудад задруулсан. За үүнийх төлөө бол их хэмжээний шан харамж авсан гэсэн ийм үндслээр бол түүнд цаазаар авах ялыг ногдуулсан байна. За тэрээр бол хятадын нэгэн хүрээлэнд инженерээр ажиллаж байсан хүн юм байна. За тэгээд ажлаас халагдсны дараа бол энэхүү одоо тагнуулын байгууллагуудад улсын нууцтай холбоотой мэдээллийг худалдах ажиллагааг явуулсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За тухайн одоо хүнийг бол бүтэн нэрийг нь бол хятадын хэвлэл мэдээлэлд бол дурдаагүй. Гэхдээ Лю Овогтой судлаач нь гадаадын тагнуулын байгууллагуудад тагнуулын одоо холбогдол бүхий мэдээллийг худалдах наривчсан төлөвлөгөө боловсруулсан гэдгийг хятадын төрийн аюулгүй байдлын яам лав гарагт гаргасан нийтлэлээр дурдсан байна. За тус яамнаас Лю Овогт ажиллаж байсан байгууллага болон түүний ямар материалуудыг гадны байгууллагуудад өгсөн талаар бол нэрийг нь дуртаагүй байна. Бүгд найрамд хятад ард улсын хувьд сүүлийн үед иргэдтэй олон тооны сануулга өгөх болсон. Гадны байгууллагуудад за ялангуяа төрийн ажилтнууд бол энэ гадны тагнуулын байгууллагуудад элсэх юм магадaltaй гэж үзэж байгаа учраас тэдгээр хүмүүст бол анхааруулгуудыг удаа явуулж байгаа. За үүний дараа бол энэ одоо хэрэгтэй холбоотой асуудлыг олон нийтэд дэлгэсэн байна. За тухайн хүн бол эхлээд энэ эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа өөрт нь бол шудраг бус байдлаар хандсан гэж үзсэн. За тэгээд тухайн байгууллагаасаа гарч авахаас өмнө их хэмжээний нууцын зэрэгэлтэй материалыг хадгалж цуглуулж авсан. За ингээд өс сонжингийн зорилгоор болон сүрдүүлэг хийх зорилгоор тухайн мэдээллийг ашигласан гэж үзэж байгаа юм байна. Тухайн Лю Овогтын хувьд ажлаас халагдсны дараа хөрөнгө оруулалтын фирмд ажилд орсон. За үүнийхэн дараа бол хөрөнгө оруулалт бол ихээхэн хэмжээнд хийсэн. За энэ нь бол бүтлгүүтэж ихээхэн хэмжээний өрөнд орсон байна. За тийм учраас бол цуглуулсан мэдээллийг гадны тагнуулын байгууллагуудад зорих зорилгоор бол хандсан. За тухайн материалыг бол хэдийгээр өөрт нь хэмжээний мөнгө боловч яг одоо бодит энэ ханшаас бол маш бага үнээр бол зарж худалдсан гэдгийг хятадын төрийн аюулгүй байдлын яамнаас бол мэдэгдэж байгаа. За тэргээд энэ Лю Овогт бол хагас жилийн дотор олон орноор нууцаар аялаж очсон. За тэгээд манай улсын нууцыг бол ноцтойгоор задруулсан гэж нийтлэлд дурдсан. За Лю Овогт бол баривчлагдсныхаа дараа хэрэгэ хүлээгээд за түүнийг бол бүх насаар нь улс төрийн эрхийг нь бас хассан юм байна. За сүүлийн үед бол хятадын хувьд тагнуул хийхээс одоо тагнуултай холбоотой асуудлууд иргэдэн оролцохоос бол болгоомжилж иргэдтэй энэ гадны тагнуулын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг илүү их одоо анхааруулan түгээх болсон. За жишээлх юм бол ийм хэрэг явдлуудын тооч гэсэн бас одоо тасрахгүй байгаа. Өнгөрсөн 11 сард хятадын төрийн байгууллагад ажиллаж байсан нэгэн эрэгтэй USB флаш дискийг гадны тагнуулын байгууллагад өгч за тэдний хүүхэлтэй босон гэсэн хэрэгт буруутгагдсан. За түүнд бол цаазаар авахлыг бас оногдуулсан. За өнгөрсөн 2 дугаар сард хятадын хүний эрхийн асуудлаар блог хөтөлбөрөөр алдартай байсан Австралийн зохиолт Ян Хэнжүүгийг бол бас тагнуул хийсэн хэрэгт буруутгаж цаазаар авахлыг оногдуулсан. За Австралийн хувьд бол түүнийг иргэнэ гэж үзэж судалгыг шаардсан ч гэсэн одоогийн байдлаар бол түүнийг хятадууд судлахгүй хятадны шоронд бас хорьсон хэвээр байгаа юм байна. За энэ одоо асуудал хятадын иргэд бол өөрсдөө тагнуулын хэрэгт оролцохоос гадна хятад өөрөө гадны орнуудад бас нөлөөллийн үйл ажиллагаа явуулах гадны байгууламж хэрэгтэй одоо бүтэд бүтцүүдэд нэвтрэн орох үйл ажиллагааг ихээхэн явуулах болсон. За энэ бол дэлхийн улс орнуудын засгийн газарт нэлээд их төгшөр төгөлүүлсэн асуудал болж байгаа. За сүүлийн үед ч гэсэн хятад иргэдтэй холбоотой хятадын тагнуулын хэрэгтэй холбогдсон гадны иргэдийн хэрэг бол ихээр илэрх болсон. За ялангуяа Америкийн нэгдсэн улс, Их Британь зэрэг орнуудад бол хятадын тагнуулын хэргийг олонтоо гарах болсон нь бол дэлхийд даяарын тагнуулын үйл ажиллагаа идэвхжиж аль талдаа бол бие биенийхэн технологийн болон бусад төрлийн одоо улсын нууцыг бол олж авах гэсэн ийм үйл ажиллагаанд нэлээд идэвхжсэнийг бол харуулж байна.